За үргэлжлүүлээд бүгдээрээ цахилгаан орон ба хүчний шугамын тухай ойлголтыг авч хэлэлцгээе. За энд нэг хэд хэдэн зүйлийг бичсэн байна. Альва цэник өөрийн эргэн тойронд цахилгаан орныг үүсгэдэг гэсэн байна. За масс бол өөрийнхөө эргэн тойронд гравитацийн орныг үүсгэдэг бол Q буюу цэник өөрийнхөө эргэн тойронд цахилгаан орныг бий болгодог байх нь. За энэ эргэн тойронд үүсэж байгаа цэнигээр үүсэж байгаа орныг бид нэр цахилгаан орон гэх юм. Тэгвэл орон гэж юу юм бэ? Хоёр цэник аваад үзье. Нэг нь эерэг нөгөөх нь сөрөг хоорондоо таталцсан. За эерэг байх юм бол түлхэлцсэн тийм ээ. Энэ харилцсан үйлчлэл буюу энэ татах түлхэх одоо энэ хүчээр нэг нэгэндээ үйлчлэх энэ үйлчлэл юугаар дамжиж явагддаг вэ гэвэл орон гэдэг ойлголтоор дамжиж явагддаг байх нэ. За ийм очиртай. Тэгвэл энийг физикт одоо физик орон за ялангуяа цахилгаанд бол цэнигээр үүсэж байгаа тэр орныг харилцан үйлчлэл бий болж байгаа тэр орныг бүгдээрээ цахилгаан орон гэх юм байна. Тэгвэл эерэг ба сөрөг цэнэгүүд маань хоорондоо таталцаад байгаагийн шалтгаан тэнд орон байгаа учраас тэрүүгээрээ дамжуулаад харилцан үйлчлэлцэж байна гэж ойлгож болох юм байна. Түүний дараачаар орныг хүчний үйлчлэлээр илрүүлж болно. Орон тэнд байгааг бид нар нүдэрээ харж чадахгүй. Харин илрүүлж болно. Яаж илрүүлэх вэ гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар таталцаа түлхэлцээд ямар нэгэн хүчний тим илрүүлэг тэнд байгаа бол тэнд орон байна гэсэн санааг илэрхийлэх нэ. Хүч байгаа бол орон байна. Буцаад орон байгаа бол хүч байна гэсэн санааг энд илэрхийлэх нь байна. Цахилгаан орныг хүчлэгийн вектороор илэрхийлдэг гэсэн байна. За тэгвэл энэний эргэн тойронд үүсэж байгаа одоо энэ тухайн цэнигийн эргэн тойронд үүсэж байгаа тэр цахилгаан орныг бид нар хүчлэгийн вектороор илэрхийлэх нь. За хүчлэгийн векторыг бид нар E гээд тэгээд дээр нь вектор ийм жижигхэн сум тавьж илэрхийлдэг байгаа шүү. Цахилгаан орныг хүчний шугамар дүрсэлдэг гэсэн байна. За энэ хоёр жоохон ослолтой. Энэ хоёрыг хүмүүс солилцоод өгдөг. Энийг 1G 2 3 4 5 4 5 2-ын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Мэдээж өгүүлбэр дээрээс харахад нэг нь илэрхийлдэгэ гэсэн байна. Цахилгаан орныг бид нар хүчлэгийн вектороор илэрхийлдэг. Харин тэрийг нүдэнд харагдах үйц болгохын тулд дүрслэх шаардлагатай. Тэрийг яаж дүрслэх вэ гэхээр цахилгаан орныг хүчний шугамар дүрсэлдэг байх нэ. За бүгдээрээ бодоод үзье. Юу вэ гэвэл нэг юм цэник байлаа гэж бодъё. Энэ цэник өөрийнхөө эргэн тойронд цахилгаан орныг бий болгоно. Ямар нэгэн цэгт тэр цахилгаан орныг бид нар хэрхэн яаж илэрхийлэх вэ гэхээр хүчлэгийн вектор буюу тэр цэгт өөр нэг цэгийг тавихад ямар хэмжээний хүч үйлчлэх вэ гэдгээр нь илэрхийлдэг гэсэн үг. Ерөнхийдөө бол гол санаа нь тэр цэгийг бүгдээр А цэг гэж. А цэгт би өөр нэг юм улаанаар зурсан өөр цэгэн цэнийг аваачаад ингээд тавихад түүнийг Q2 гэж бүгдээрээ энэ Q штрих гэж тавихад Q штрихийн орны зүгээс тэр цэгт тухайн Q2-т ямар хэмжээний хүчээр үйлчлэх вэ гэдгийг харуулж байгаа тэр хэмжигт хүнийг бид нар хүчлэг гэдэг юм. Тэгвэл яг тэр А цэгт цахилгаан орныг дүрслээч гэхээр мэдээж бид нар дүрсэлж болно. Яаж дүрсэлж болох вэ? Хүчлэгийн векторыг бид нар ингээд харуулж болно. Тэгвэл яг энэ Q-гийн штрихийн эргэн тойронд байгаа бүх цэг болгон дээр хэд хэдэн цэг авч идвүлээ. Цэг болгон дээр энэ хүчлэгийн векторыг ингээд зураач гэх юм бол энэ өөрөө нэг жоохон арцгансан юм болно. Нэг юм эмх замбраагүй. За ийшгээ ингээ харахаар нэг юм нүдэнд нэг л юм багтаж өгөхгүй нэг юм арзаагаад байгааз. Тэгэхээр энэ арзгар байдлыг илүү цэгцтэй болгож харуулахын тулд нэгэн эрдэмтэн цахилгаан орны хүчлэгийн шугам гэдэг зүйлийг гаргаж ирээд тэрүүгээр дүрсэлцэнд хамаагүй дээр юм байна гэж хэлсэн байгаа юм. Одоо бүгдээрээ тэрний тухай удахгүй ярих учраас багш нь энд хайчи. Хүчлэг нь гэж юу вэ гэвэл нэгж эерэг цэнэгт үзүүлэх хүч гэж хэлж байгаа. Тэгэхээр яг энэ одоо тодорхойлтын дагуу энийг математикийн хэлээр илэрхийлэх юм бол үзүүлэх хүч эерэг цэнэг маань энэ байна. Тэгээд түүнд үзүүлэх хүчийг бид нар хүчлэг гэж хэлдэг байна. Энэ бол хүчлэг. Энэ нэгж эерэг цэнэг маань энэ байх нь энэ маань хүч байх нэ. За тэгээд үүнийг цааш нь задлаад харах юм бол энэ хүчлэг маань өөрөө пропорционалын тогтмол K үржих нь Q цэнэг хуваах нь D-ийн квадрат байдаг байх нэ. Энд байгаа Q маань юу юм бэ? Энд байгаа Q маань тухайн цахилгаан орныг үүсгэж байгаа цэнэг шүү. Цахилгаан орныг үүсгэгч цэнэг. За багш нь улаан балыг жоохон өөрчлөе доо. Үүсгэгч цэнэг байх нь. За тэгвэл энэ цэнийг үүсгэж байгаа тэр хүчлэг аль ч цэгт өөр нэгэн цэнийг тэр Q-гээс гадна өөр нэгэн цэнийг аваачаад аль нэгэн цэгт байрлуулахад Q-гийн цахилгаан орон
тэр цэнэгт хүчээр үйлчилж эхлэх байна гэсэн тэр санааг илэрхийлнэ. За тэгээд нэгжийг авч үзэх юм бол хүчний нэгж нь Ньютон, Q-гийн нэгж маань, цэнэгийн нэгж маань кулон, хүчлэгийн нэгж маань Ньютоны хуваах нь кулон байдаг бахан. Тэр маань энд бичигдсэн байгаа бүгдээрээ харж болох нь байна. За дээрх тэгштгэл дээрээс бүгдээрээ юу гаргаж ирж болох вэ гэвэл хүчийг илэрхийлээ гэх юм бол хүч маань өөрөө энд доор бичсэн байгаа чиг Q үржих нь E гэсэн үг. За энэ тэгштгэлийг би албаар бичсэн. Ягаад гэвэл энд байгаа Q чинь өөр ямар Q юм бэ? Цахилгаан орныг үүсгэж байгаа Q юм уу? Цахилгаан орныг үүсгэсэн тэр оронд нь орцсон түүнд хүч үйлчлээд байгаа Q юм. За энэ бол ерөнхийдөө цахилгаан орныг үүсгэж байгаа тэр цэник бол биш ээ. Тэр цахилгаан орн үүссэн байгаа цахилгаан орн дотор ороод хүч үйлчлээд байгаа тэр цэнийг хэлээд байгаа. Хүч үйлчилж буй цэник. Хүч үйлчилж өөрөөр хэлбэл түлхэгдээд эсвэл татагдаад байгаа цэнийг хэлж байгаа. Буй цэник. За би энийг бүр ингээд тодорхой болгохын тулд энэ дээдлийн зайг би ашиглаад дахиад зураад үгүй. За энд нэг юм Q байх нэ. Нэг юм Q байх. E. Энэ эргэн тойрондоо цахилгаан орныг бий болгох нь байна. Бүгдээрээ тэр цахилгаан орныг зүгээр одоохондоо ингээд дүрсэлчихье. За тэгвэл энэ цахилгаан орныг юугаар тэмдэглэх вэ гэвэл хүчлэгээр тэмдэглэх юм байна. Нэг юм хүчлэг E гэж бодъё. Энэ хүчлэг энэ цэг дээр үүсэж байгаа хүчлэг гэж бодчих. Тэгвэл энэ цэг дээр би дахиад нэг өөр цэнийг ингээд авчиж тавьчлаа гэж бодъё. Тэр цэнийг жижиг Q гэдэг. За тэгвэл энэ голын энэ нөхрийн үүсгэж байгаа цахилгаан орны хүчлэгийг би хэрхэн яаж болох вэ гэвэл E тэнцүү K үржих нь цахилгаан орныг үүсгэж Q тэгээд энэ хоёрын хооронд энэ зайг би аваад. Энэ цэгээс одоо энэ радиус гэсэн үг. D-гийн квадрат гэж болдог байна. Тэгээд тэр зайд би өөр нэг Q цэнийг оруулахад тэнд таталцал эсвэл түлхэлцэл явна гэдэг утгыг л энэ доод талын тэгштгэл илэрхийлээд байгаа шүү. Ойлгосон байх гэж найдаа. За энэ доош нь явуулах юм бол хүчний шугам нь эерэг цэнэгээс бүх зүгт цацраг хэлбэрээр шулуунаар гадагшаа чиглэдэг гэж хэлсэн байна. За хүчний шугам тийм ээ цахилгаан орныг бид үрсэхдээ хүчний шугам ашиглана гэсэн. Эерэг цэнэг байх юм бол дандаа ингэж цацраг байдлаар гадагшаага чиглэсэн байдлаар бүгдээрээ хийшүү. За ёо. Ингээд ийм байдлаар зурна гэсэн үг. Сөрөг байх юм бол тухайн дотгошоогоо буюу цэнэг рүүгээ чиглэсэн ийм байдлаар бүгдээр зурна шүү. Ингээд зурна гэсэн үг. За. Харин хоёр цэник байх юм бол яах вэ? Хүчтэй шугамыг бүгдээрээ эергээс гадагшаага гарч байгаа цацраг байдлаар сөрөг дээр төгсгөлөг одоо сөрөг дээр төгсөж байгаа байдлаар бүгдээрээ ингэж холбож зурх нь байна. За энэ дээр ч гэсэн адилхан хоёр эерэг байх юм бол гадагшаага ингэж гарах байдлаар бүгдээрээ зурж харуулах нь байна. За энэ дээр нэг маш чухал ойлголт байгаа. Тэр маань юу гэвэл энэ бол хүчний шугам буюу цахилгаан орныг дүрсэлж байгаа хэлбэр. Хүчний шугамд нэг татхад одоо бүгдээрээ нэг юм цэг аваад нэг юм цэг авчи. За энэ цэгийг бүгдээрээ юу гэж үзэх вэ гэхээр нэг юм улаан цэгээр дүрсэлчихье. За тэгээд энэ цэг дээр цахилгаан орны хүчлэгийг бүгдээрээ харах гад үзье. Яаж зурах вэ гэхээр энэ хоёр цэг болон цэник хоёрын хооронд нэгтлээд холбоод ийшээ гадагшаага зурна. Түүнийг эпсилон гэчи. E1 гэчи. За энэ хоёрыг дахиж ингэж холбоод дотгош нь дахиад ингэж эерэг цэнигийн одоо тухайн цэгт бий болгож байгаа. Энэ А цэг гэж байгаа тийм. Цахилгаан орны хүчлэгийг ингэж дүрсэлж байгаа. Тэгээд тухайн цэгийн нийлбэр хүчлэг нь юу вэ гэх юм бол энэ хоёрыг бүгдээрээ заавал юугаар нийлүүлэх ёстой. Вектор байдлаар нийлүүлэх ёстой. Энэ вектор маань энэ нийлбэр маань түүнийг E гэчи. Энэ цахилгаан орныхоо хүчний шугам шүргэгчээр чиглэдэг. Шүргэгч байдаг шүү. Одоо энд байгаа шүргэгч энэ нэг хэсгийг шүргэж байрлана гэсэн санааг илэрхийлнэ. За тэгвэл эерэг цэник дангаараа байхад яах вэ гэвэл угаасаа цахилгаан орны хүчний шугамнууд маань угаасаа ийм шулуун шугамнууд байгаа учраас хүчлэгийн вектор маань хаана байх вэ гэвэл тэр одоо хүчнийхээ шугамн дээр очиж байгаа. Яг нэг шулуун дээр цуг очиж байна гэсэн үг. Энийг тэгэхээр бүгдээрээ хүчлэгээр дүрсэлж болох нь энийг бас хүчлэгээр дүрсэлж болох нь. За нэг юм цахилгаан орны хүчлэг дотор цахилгаан орн дотор эерэг цэник байх юм бол түүнд хүч үйлчилдэг гэж хэлсэн. Тэр хүч маань хаашаага чиглэх вэ гэвэл хэрвээ цэник маань эерэг байх юм бол цахилгаан орныхоо хүчлэгийн вектортойгоо давхцна. Сөрөг байх юм бол хүчнийхэн чиглэл маань цахилгаан орны хүчлэгийн вектортой эсрэг чиглэлд байна. Нөгөө чиглэлд. Өөрөөр хэлбэл энэ эерэг цэник маань энэ хүчний үйлчлэлээр аль хүчний энэ F хүчний үйлчлэлээр
цахилгаан орны хүчлэгийн векторын цахилгаан орны дагуу хөдлөх нь байна. Харин сөрөг цэник маань нөгөө тийшээгээ хүчүүлж чаддаг учраас цахилгаан орны хүчлэгийн эсрэг чиглэдэг байх нэ гэсэн санааг энд илэрхийлнэ. За түрүүн би бас энийг тайлбарлчихсан. Q эрэг цэнэгээс тодорхой зайд бүгдээр нэг A гэдэг цэгийг аваад үзье D зайд. Тэгвэл энэ цэгт хүчлэгийн векторыг хэрхэн яаж дүрсэлдэг вэ гэвэл бүгдээр тухайн цэнэгээс гадагшаага цацраг байдлаар тухайн цэгээс гадагшаага ингэж дүрсэлдэг гэсэн санааг илэрхийлнэ. За нөгөөх нь хасах Q байх юм бол тухайн A цэгээс дотгошоогоо хасах сөрөг цэник рүүгээ чиглэсэн энэ чиглэл бүгдээрээ хүчлэгийн векторыг зурж харуулна шүү. За юу. За тэгээд энэ А цэг дээр ямар нэгэн байдлаар өөр хоёр дахь цэнигийг аваачаад тавьчих юм бол нэг бол түлхэх, нэг бол татах үйлчлэлийг үзүүлнэ. За тэр үйлчлэлийн хэмжээг бид нар юу гэж хэлээд байгаа юм бэхээр хүчлэгээл гэж хэлээд байгаа юм байна л гэж бүгдээрээ ойлгоч. За жишээ болгож бүгдээр 12 дугаар бодлогыг бодъё. 12-ийн хүнд Q цэнэгтэй үрлийг торгууцсноос зөв чивтэж ирсэн нэгэн төрлийн соронзон оронд. За соронзон орон бас биш хаа. Энэ бол цахилгаан орон байх учиртай. Яагаад вэ гэхээр цэнийг маань хөдлөхгүй байгаа учраас. Цахилгаан оронд оруулахад 37 градус өнцгөр үрэл хазаасан байна. A'д нь үрэлд үйлчлэх цахилгаан орны хүчийг тодорхойл. Б'д нь цэнигийн хэмжээ 0.5 кулон бол цахилгаан орны хүчлэгийн хэмжээ ба чиглэлийг тодорхойлоо гэсэн байна. За тухайлбал үрлийг энэ ингээд аваад түүн дээр үйлчилж байгаа хүчнүүдийг бүгдээрээ зуръя. Доошоогоо хүндийн хүч үйлчлэх юм байна. Тэр маань G тэнцүү 12 ньютон. Ийшээгээ утас байгаа энэ гэсэн үг. Энийг бүгдээр утасыг татах хүчгээ T-гээр тэмдэглэжээ. За энийг баланслах буюу энтэй одоо хэвтэй болон босоо чиглэлд тэнцвэржүүлэх хүч нь мэдээж баруун гар тийшээгээ байж тэнцвэржүүлэх нь ойлгомжтой. Тэр нь цахилгаан орны одоо хүчээ гэдэг бүгдээр ойлгоч. Бүгдээр энэ F-ийг олох одоо үүрэгтэй гэсэн үг. За энэ Q цэнэг. Энд тодорхой өнцөг үүсгэж байгаа тухайн тэр T-г бүгдээрээ яах вэ гэвэл X ба Y тэнхлэгтэр хоёулын дээр нь байгуулагчдаар нь задлаа тавьчих. Окей. За зүүн дээшээгээ байгаа учраас зүүн гар тийшээгээ тэгээд дээшээгээ нэг байгуулагчдаар нь задлж энэ бол солиус 37 градус болох учиртай. Ингээд энэ T косинус 37 болно. Яагаад? Тухайн үндэсгийн налсан тал учраас 37-гийн эсрэг тал нь синус болох учиртай. T синус 37 градус. Ингээд X ба Y тэнхлэгүүд дээр нэг одоо тэнцвэржүүлж байгаа хүчүүд байгаа. Тэдгээрийг бүгдээрээ тэнцвэр бичээд олчих. X тэнхлэг Y тэнхлэг гэж яагаад тэнцвэрүүдээ бичих юм бол F маань баруун гар тийшээгээ харин T синус 37 зүүн гар тийшээгээ байгаа. T синус 37 градус. Нөгөөх нь T cos 37 градус доошоо 12 ньютон байгаа. Энэ 12 дээрээс бүгдээрээ T-г бол татаад гаргаад ирж болж байна. 12-ыг хуваах нь косинус 37 миний санджаагаар 0.8. 12-ыг хуваах нь 0.8. 15 ньютон. Үргэлжлүүлье. F тэнцүү 15 ньютоныг үржих нь 0.6. За 9 юм да тийм ээ. 9 ньютон болж бүгдээр энэ хүчийг олох нэ. Гэхдээ B байгаа тий. За B дээр юу асуусан? Энэ бол A гэж бодъё. Жохон дэвшлүүлчихье. За хэрэгцээ цэнигийн хэмжээ нь 2.1 кулон бол цахилгаан орны хүчлэгийн хэмжээ ба чиглэлийг тодорхойлоо гэсэн байна. Цахилгаан орны хүч маань F байсан сая. Тэгээд F маань Q гэдэг энэ цэнэгт E гэдэг хүчлэгээр үйлчилж байгаа гэдэг. Энэ дээрээс бүгдээрээ E-гээ олъё. За энэ хаашаага байх вэ гэдгийг удахгүй ярилцсан. F-ийг хуваах нь Q F. F маань 9 ньютон байсан. Q маань 2.1 0.5 байсан. Энэ дээрээс 18 ньютоныг хуваах нь кулон гэдэг нэгжтэй байсан. За ингэж гарах нь. Энэ хаашаага чиглэх вэ гэвэл эерэг цэник байгаа учраас хүчнийхээ чиглэлтэд давхцаж чиглэнэ. Буюу баруун гар тийшээгээ чиглэх учиртай. Энэ бол миний E гэдэг хүчлэгийн вектор байх нэ. 13 дугаар бодлого AB 2A талтай тэгш үнцэгт дээр 3 цэнигийг зурагт харуулсан байдлаар байрлуулсан байна. Q1 цэнигийн K цагт үүсгэх цахилгаан орны хүчлэг нь E байсан бол за Q1-ийн K цагт үүсгэх гэдэг маань энэ гэсэн үг. Энэ хоёрын гэж. Тэгээд энэ маань E байсан гэж. Тухайн цагт ерөнхий хүчлэгийн хэмжээ ямар байх вэ гэж асууж байна. За ерөнхийдөө бол эхлээд
тус нь одоо хос хосоор нь бүгдээрээ үржүүлж олоод e-гээ олно гэсэн үг. Тэрнийхээ дараа векторны хэлбэрийг олооч гэсэн санааг энд илэрхийлж байна. За хэдүүлээ ингээ. Q-гийн k-дээр үүсгэж байгаа энэ цахилгаан орны хүчлэг нь хаашаа жиглэх вэ гэвэл ингэж. Ингэж зураад нэг e-гээр ингэ тэмдэглэж. Хасах Q маань өөрлөгөө бас татна тийм ээ. Хасах Q маань өөрлөгөө татна. Тэрийг хэдүүлээ юу гэж хэлэх вэ гэвэл 3e гэж. За яагаад 3e бэ? Q-гийн үүсгэж байгаа e-г бүгдээрээ олъё. E гэдэг бол k гүрчх нь Q гэдэг цэник тэгээд a-гийн квадрат гэж болно гэсэн үг. Харин хасах 3 тэгээд a-д барилж явах юм бол тэр маань e 2 болгоё. Тэрийг k гүрчх нь хасах 3-ыг зүгээр 3q гэж бичиж бүгдээрээ a-гийн квадрат хасах 3 гэд модуль дотор хийсэн ч болно ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ хүчлэгийг бол ингэж болдог байгаа даа тий. Харин kq хуваах нь a квадрат гэдэг чинь өөрөө e байхгүй юу? Тийм учраас өөрөөр хэлбэл би энийг хэлээд байна. K Q-гээр үржүүлээд A квадрат хуваах юм бол тэр маань E. 3E гэсэн үг энэ маань өөрөө. Тийм учраас E шигээ баруун гар тийшээ бүгдээрээ зурж болоод байна. За яг үүнтэй адилханаар дээр нь эерэг цэник, доор нь сөрөг цэник байгаа учраас энэ хоёр хоорондоо таталцсан доош ба. За дахиад яг адилхан. A байна, хасах 3 байна. Дахиад 3E байх нь ойлгомжтой. Тэгэхээр үндсэндээ надад нэг ийм 3 вектор гараад ирлээ гэсэн үг. Залуусаа. 2 нь X тэнхлэгтэр очиж байгаа. За энэ бол үндсэндээ бол e гэдэг вектор, энэ үндсэндээ 3e гэдэг вектор. Нөгөө вектор нь бол доош байгаа. Тэр маань юу вэ гэвэл 3e гэсэн ийм вектор байна. Энэ хоёрын хэлбэр мэдээж шид болох нь ойлгомжтой. 4e вектор болох нь ойлгомжтой залуусаа. Ингээд энэ хоёр векторын хэлбэрийг авна гэх юм бол параллелограммын аргаар ингэж зураад бас зураад огтлцуулаад за тэгээд эхлэлийн цэгээс нь энэ огтлцын цэг рүү татчих юм бол энэ маань миний нийлбэр вектор гарна гэсэн санааг энд илэрхийлнэ. Энэ нийлбэр вектор хэдүүл e' гэж. E' баруун доошоо чиглэж байгаа. Ямар ч байсан e'-ийн утгыг нь бүгдээр олъё. 4 3e-гийн квадрат 4e-гийн квадрат язгуур дорой чи Пифагордод олчихно гэсэн үг шүү дээ. За энэ бол мэдээж 5e гарах нь ойлгомжтой. Буюу баруун доошоор чиглэсэн 5e гэдэг утгатай ийм хүчлэг бий болох нэ.